За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн аз жаргалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн орох сэдэв болохоор заавчлаа өнөөдрийн өрчлөө. Англи хэл хэрхэн сурсан тухайга та бүхэнтэйгээ хуваалцсан. Мөн англи хэлийг сурахын тулд юунаас эхлэх болон англи хэлээ сайжруулахын тулд ямар алхмуудыг авах хэрэгтэй талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. Хамгийн түрүүнд мэдээж миний түүхээс эхэлнэ. За англи хэл гэдэг зүйл бол надад айгүй хэцүү санагддаг байсан байхгүй юу? Би чинь одоо яг Америкийн нэгдсэн улсад сурч амьдраад 6 жил одоо өнгөрч байна. Одоо яг он гарах юм бол миний 7 дахь жил болно. Турк сургууль сурдаг байсан. Миний 2 дахь хэл турк хэл байсан. Би туркийн их сургуульд сурахыг айгүй хүсдэг байсан. Тэгээ дээрэс нь англи хэлэндээ айгүй муу. Англи хэлийг сурах ямар ч тийм хүсэл эрмэлзэл байдаггүй байсан болохоор ягаад ч юм Америк руу явна, англи хэл сурна гэхээр нөгөө үстэй толгой арзаана гэдэг шиг айгүй муухай байдаг байсан. Тэгсэн чинь яг ээж аваа хоёрын шаардлагаар тэгээд Америкийн нэгдсэн улсыг зорхоор болсон. Гэтэ түүнээс өмнө болохоор мэдээж англи хэлээр бэлтгэхийн тулд бас Америкийн нэгдсэн улс чинь ерөнхийдөө бол энд суралцахад нэлээд их хэмжээний мөнгө шаарддаг те. За тэгээ хүүхдүүд маань англи хэлтэй хүүхдүүд маань scholarship буюу тэтгэлэг хайна гэж явдаг. Надад бол тиймэрхүү зүйл байгаагүй. Яагаад гэх юм бол миний англи хэл муу. Тэгээ би англи хэлээс өөрөө айдаг, сурахаас ч айдаг. Тэр англи гэдэг үгнээс хүртэл тийм айдаг айгүй нэг тийм сонирн байдаг юм аа. Тэгээд англи хэл яаж сурсан бэ гэх юм бол за мэдээж ээж аваа хоёр явуулна гэж байна. Тэгэхээр би өөрөө одоо сурахаас өөр аргагүй боллоо. За тэгээд сурахын тулд надад scholarship буюу тэтгэлэг хэрэгтэй. Гэтэ би юунаас эхлэхээс мэдэхгүй те. Тэнгүүд мэдээж агентлаг руу хандсан байгаа. За тэгээд агентлагээс эхэлсэн чинь намайг шууд сургалтанд сурж эхлүүлсэн байхгүй юу. За тэгээд сургалтанд болохоор мэдээж анхан шатны сургалт байсан. Хичнээн турк сургууль сурдаг байсан ч гэсэн би бол hi how are you-гээс цаашгүй л байсан би та бүхэнд үннийг хэлэхэд. Тэгээд агентлаг дээр болохоор Эрдэнэт агентлаг дээр англи хэлийг анханаас нь сурч эхэлсэн байгаа. Тэр үед ягаад ч юм би өөрийгөө айгүй азтай гэж боддог. Ягаад гэх юм бол над дээр яг тэр сургалтанд суухад цөөхөн хүүхдүүдтэй дээрээс нь маш сайн багш таарсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ айгүй тулж ажилладаг. За тэгээд тэр үед би яг өөрийнхөө англи хэлний анхан дуу чатны мэдлэгийг одоо авсан гэж хэлж болно. Олж авсан гэж хэлж болно. За тэрэн дээр болохоор багш нар ингээ хүүхдүүдтэйгээ нэлээд сайн тулж ажиллаад юуг нь зөв хийгээд байна, юуг нь буруу хийгээд байна гэдгийг айгүй сайн зөвлөж чаддаг. Дээрээс нь бас цөөхөн хүүхдүүдтэй болохоор чи нөгөө нэг яг өөрийнхөөрөө байгаад бусдаасаа ичгүй одоо өөрийгөө их сайн англиар илэрхийлж багаар цаашаагаа явна гэсэн үг байхгүй юу? За тэгээд яг анхан шатныхаа мэдлэгийг тэр агентлагаас олж аваад за дөнгөж дунд шатанд ороод тэгсэн чинь хугацаа тулцсан. Яг Америк явах гээд байдаг хэлний бэлтгэлээс эхлэх болчоод байдаг. Гэтэ хэлний бэлтгэлээс эхлэхгүй бол тэгэхээр би TOEFL өгсөй. Тэгээ TOEFL өгж би дараагийнхаа сургуулиуд руу тэнцэхэд IELTS юм уу TOEFL. За тэгээ TOEFL өгсөн чинь би унтсан. Угаасаа дунд шатны мэдлэгтэй дөнгөж дунд шатны мэдлэгээ яайдаа гэж бодож итл TOEFL өгч байгаа хгүй. Тэгээ TOEFL-ийн тэр баахан сургалтанд суугаад нөгөө айгүй мундаг хүүхдүүдтэй суусан болохоор би бол бүр хамгийн ард чирэгдээлээс нөгөө нэг 0-ийн догоон гэдэг шиг хамгийн ард нь чирэгдээлсэн. Гэтэ би ерөөсөө зогсоогүй. Англи хэл сурах гал хичээгээл байдаг байсан. Тэгэхээр яг одоо англи хэл сурах гад хүсэл эрмэлзэлтэй байгаа. Гэхдээ бас айдастай байгаа. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс юу гэж зөвлөхөө гэх юм бол хамгийн түрүүнд сургалтын төв рүү хандах хэрэгтэй байлээ шүү. Яг гэх юм бол гарын авлага аваад яг англи хэл мэдгүй анхнаас сурж байгаа хүмүүс гарын авлага аваад хийж болно. Гэхдээ хажуу талд нь хин энийг зөв гэж хэлээд хин буруу гэж хэл тийм хүн байхгүй учраас яг зөв сураад байгаа нь мэдэгдэдэггүй байхгүй. Зөв буруу сураад байгаа нь мэдэгдэхгүй. Тэгэхээр яг түүнийгээ ингээд бүр нягтлан сайн асуугаад тийм мэрэгжлийн хүн хажууд нь байх хэрэгтэй учраас та бүхэндээ би сургалтын төвүүдийг санал болгож байгаа шүү. Гэтэ мэдээж сургалтын төв сонгохдоо бас маш нухацтай сайн харж иж хандах хэрэгтэй те. Яг тэгмээ шууд хамаагүй сургалтын төв рүү очиж сурсан үг нь мэддэггүй дундаасаа шантарч болох учраас бас үр дүн гарсан тийм сургалтын төвүүдийг хайгаад no research хийж олж хайгаад тэгээд та бүхэн тэн дээрээ суувал хамаагүй дээр байгаа шүү окей. За тэгээд сургалтын төвд яг анхан шатныхаа мэдлэгийг ингээд олж авч байх явцдаа та бүхэн юу одоо өөртөө яг юун дээр бие дааж хийх хэрэгтэй вэ гэх юм бол үгнүүдээ маш сайн цээжлэх хэрэгтэй. За үг дундаа ямархуу үгнүүд та бүхнийг ингээд цээжлээсэй гэж хүсэж байгаа вэ гэх юм бол нөгөө нэг хувирдаг үйл үгнүүд байдаг байхгүй юу? Англи хэл дээр ерөөсөө 3 дүрм маш чухал гэдэг. Яг бусад дүрм чухал гэхдээ хамгийн их хэрэглэгддэг, бүр байнгын хэрэглэгддэг 3 дүрм байдаг. Present simple буюу дагдаг нөхцөлтэй. Одоо би өглөө тэдэд босдог, би сургуульдаа тэдэд явдаг, би орой шүдээ угаадаг, дагдаг нөхцөлтэй. Хоёр дахь нь болохоор past simple буюу сан сайн нөхцөл. Би 9 цагт унтсан.
би өчигдөр тийм юм хийсэн гэдэг сансын нөхцөл. За 3 дахь нь болохоор future simple буюу ирээдүйн цагийн нөхцөл. Наа нэ. Би өглөө 9 цагт явна. Би маргааш үдэшлэгт явна. Наа нэ гэдэг нөхцөл. Ийм 3 дүрмийг бол ерөнхийдөө анхан шатанд бас үздэг байгаа. За тэгээд энэ 3 дүрмэн дээр дан ялангуяа past simple буюу өнгөрсөн цагийн сансын нөхцөл дээр хувирдаг үйл өгүүдийг өөрөө маш сайн зэжлэх хэрэгтэй. Тийм үйл өгнүүдийн бүр листүүд байдаг байхгүй юу? Номны ард дээрч тэр англи хэлний гарын авалгын номын ард дээр ч юм уу эсвэл интернетээр бол тэр чигээрээ байгаа. Жишээ одоо send гэдэг үг байгаа штэ, явуулах гэдэг одоо илгээх гэсэн send. Send гэдэг үг бол хоёр ингээд хувирж авах. Send. За жишээ go гэдэг үг штэ, явах гэдэг үг. Go гэдэг үг болохоор went, gone гэд ингээд хувирдаг энэ үгнүүдийг өөртөө маш сайн тэжлэх хэрэгтэй анхаарсны өмнөөс. Тэгээд хоёр дахь нь болохоор дүрмээ яг энэ 3 дүрмээ бол маш сайн бүр ингээд толгой дотроо оруулаад бүр тархиндаа нэг оруулна гэж ярьдаг штеп. Яг тэгээд сурах хэрэгтэй. За тэгээд үгнүүдээ цээжлээд дүрмээ мэдчихэнгүүт хооронд нь өгүүлбэрт оруулж эхэлдэг байхгүй юу? Тэгээ эдгээр энэ зүйлүүд бол яг анхан шатны мэдлэгтэй байгаа тэр хүмүүсийн өөрсдийнх нь бие дааж хийх зүйл байгаа. Тэгээд анхан шатны мэдлэгээ ингээд олж авчингуудаа яг цагтаа амар сайн сурангуудаа дараагийн удаа ингээд яг яахаа мэдгүй ерөөсө хэрэгжилж мэдгүй байгаад байдаг штеп. Тийм байж болохгүй. Хизээ нэгэн цагт чинь мартагдчихдаг учраас нэг сурж байгаа дээрээ бүр ягштал сайн өөртөө бүр биелүүлэх хэрэгтэй. За тэгээд багаар сураад ирэхээр нөгөө нэг англи хэл сурах гал байдаг айц гэдэг зүйл чинь өөрөө бас алга болчдөг байхгүй. За одоо болохоор бүгдээрээ дунд шатны мэдлэгтэй хүмүүстэй зориулаад яаж англи хэлээ улам илүү сайжруулах талаар та бүхэндээ зөвлөгөө өгье. За дунд шатны мэдлэг гэдэг чинь бас муучгүй гайгүй мэдлэг. Дунд шатны мэдлэгтэй нэлээд сайн бэлтэж агаад энийгээ одоо 3 дугаар бүр гүнзгий шатн руу оруулах юм бол та бүхэн TOEFL өгөх боломжтой болчдөг. Өөрөө сургууль руугаа apply хийх боломжтой болчдөг. За тэгээд энэ хүмүүстэй болохоор хамгийн түрүүнд мэдээж англи хэл дээр ном унших бол маш зөв. Өөртөө таарсан одоо дунд шатны мэдлэгийн тиймэрхүү номнууд байдаг байхгүй. Тэгэхээр заавал ингээд ном сонгож авах дунд шатны мэдлэг, гүнзгий шатны мэдлэг гэсэн зүйл байхгүй л дээ. Аль болох болж өгвөл хүнд өгүүлбэрүүд уншиж байх юм бол мэдээж тэр хүмүүс чинь сайжирна гэсэн үг шүү дээ ирээдүйдээ. Тэгэхээр яг өөрийн сонирхолтой яг өөрөө ямар хүн ном төрлийн ном сонирхдаг одоо Harry Potter байж болж гин эсвэл нэг адал явдалтай ямар нэгэн ном байж болж гин эсвэл тийм философик ном байж болж гин өөрийн дуртай тэр зүйлийн номыг аваад түүнийг англи дээр уншиж байгаа хэрэгтэй. Англи дээр ном унших бол үнэхээр сайн юм бэлээ. Би энийг бас өөрөө энэ амьдралдаа туршиж үзсэн. Зөндөө олон үгнүүд сурсан, зөндөө олон зүйлийг бүр өгүүлбэрийг ингэж утгацлж сурсан байгаа. Тэр хүмүүс чинь яг нэг нэгээр нь үгнүүдээ цээжлээд идэг штеп. Тэр чинь ашиглагдахгүй болохоор сүлд нь мартагдчихдаг учраас яаж хийж байгаад одоо өгүүлбэрээр одоо тэр үгнүүдийг цээжлэхэд их заримдаа зөв байдаг байхгүй. Одоо жишээ нь би хичнээн одоо 5-6 жил англи хэл сураад одоо Америкт амьдраад явж байгаа ч гэсэн надад мэдгүй үгнүүд байдаг. Гэхдээ би тэр үгнүүдээ өгүүлбэрт нь оруулж уншихаар өөрөө утгачлаад ойлгочдөг болчдөг. Тийм чадварыг та бүхэн суулгаж өгдөг байхгүй ном уншихаар. За тэгэхээр зөв ном аваарай гэж хэлмээр байна. За хоёр дахь нь болохоор өөрийн сонирхлыг англи хэл рүү шилжүүлэх. Хэрвээ та сагс үзэх дуртай ямар нэгэн одоо жишээ нь одоо Facebook дээр кино үзэх юм уу те би бол кино үзэх айгүй дуртай хүн байхгүй. Тэгэхээр би болохоор яаж өөрийнхөө хоббиг англи хэл рүү шилжүүлсэн бэ гэхээр үзэж байгаа бүх кинонуудаа монгол хэлээр биш англи хэлээр доотлолт нь бүр англи сабтайтлтай тэгж үздэг байсан. Эхний нэг сар надад айгүй хэцүү байдаг гэсэн бүр ингээд ойлгохгүй нөгөө киногоо зогсоогоод байн утсан дээрээ нөгөө нэг толь бичгээ ашиглаад за энэ юу гэж гэл нэг утга бүрийг утгачлж ойлгох гэж үзээд байдаг гэсэн. Тэгээ сүүлдээ ингээд яг 3-7 хоногийн дараа 1 сарын дараа тэгээд яг өөр миний хобби учраас би өөрөө хийгээд байгаа хгүй. Тэгээд өөрийгөө жоохон force хийгээд ингээд араас нь түлхээд тэр бүх зүйлийг хийж байгаа зүйлээ англи дээр болгоод ирсэн чинь сүүлдээ надад ямар ч проблемгүй болоод ирсэн. Би үзэл ерөөс кино миногоо зогсоодгүй болоод энэ ингэж байгаа юм байна тэр тэгж байгаа юм байна гэдэг нэг утгачлалтай тийм чадварыг хүртэл ингээд багаар өөртөө суулгаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийн сонирхлыг одоо дуу сонсноо юм бичнүү тэр бүх зүйлийг англи хэл рүү та бүхэн оруулаад ирэх юм бол тэр нь бас их та бүхэнд одоо дунд шатнаас гүнзгий шат руу ахих боломжийг өгч байдаг шүү. За 3 дахь нь болохоор мэдээж англи дээр дуу сонсох те. Англи дээр дуу сонсоод хамгийн дуртай дуугаа англиар нь бичээд тэгээ түүнийгээ дараа нь орчуулаарай.
орчуулга бас англи хэл сурахад маш их тусалдаг байгаа. За дөрөвдүгээр нь болохоор ичих нүргүй мэд ярих. За энэ дээр болохоор нэг хүмүүс чинь за би энэ үгийг буруу хэлчихвэл яах вэ? Энэ үгийг ингээ хэлчихвэл яах вэ? Би одоо ингээ хэлчихээр ангон орчиндоо гэдэг нэг тийм айц байгаад байдаг шүү дээ. Ерөөсөө тийм зүйлээс айх хэрэггүй. Яагаад гэх юм бол надад ч гэсэн энэ зүйл тохиолддог байхгүй юу? Тохиолдсон бүр энэ чинь надад тохиолдоод баг 3-4 жил болсон. За би ингээд их сургуульд орсон ч гэсэн яг Америкчуудтай яг нэг юм ангийн өрөөнд ороод тэгээ англиар яриад багштайгаа яриад би баг тэр хүүхдүүдийн өмнө багшаасаа англиар юм асуухаас хүртэл ингээд ичдэг байсан байхгүй. Дандаа хүмүүсийг гарсны дараа хамгийн сүүл багш дээрээ очиж иж бүр ингээд тэгээ бүр сэтгэл амар бүр ингээд цээжэдлгээд ингээд айгуугаа ингээд ярьдаг. Гэтэ ерөөсөө хүмүүсийн өмнө чаддаггүй байсан. Яагаад гэх юм бол ингээд айц гэдэг зүйл намайг ингээд миний сурах англи хэл сурах тэр гоё зүйлээс ингээд блок хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд ичих нүргүй мэд ярих хэрэгтэй. Юу гэж хэлж байгаа нь хамаагүй гол нь энэ бүхний эцэст таны хичээж байгаа тэр хичээл зүтгэл чинь одоо тэр гүнзгий шат руу хүргэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр битгий хичээрээ зүгээр толгойд орж ирж байгаа ямар үг байна тэр бүх зүйлийг яаж хийж байгаа л өөрийгөө илэрхийлдэг болгон та бүхэнд чухал. Тэрнээс ч тэр хүний өмнө юу гэж хэлэх нь чухал биш. Өөрийгөө илэрхийлээд дараагийн шат руу англи хэлээ тэгж сурах нь та бүхэнд чухал байхгүй юу? Окей. За тавтхан болохоор за энийг та бүхэн хийсэн ч болон хийгээ өгч байж болно. Энэ болохоор ерөнхийдөө дуудлагатай айгуу холбоотой. Өөрийн одоо textbook уншдаг ч юм уу эсвэл ямар нэгэн одоо үлгэрийн ном аваад эсвэл зүгээр нэг юм бахан өгүүлбэр уншаад гэтээ тэрийгэ өөрийнхөө voice-ийг дуу хоолойг утсан дээр record хийх гэж байгаа. За тэгээд түүний дараа мэдээж тэрийгэ сонсно зүгээр байхгүй. Гэхдээ хэцүү. Яг ингээд хийдгээ хийчиндээ дараа сонсоход бүр ингээд нэг чихнээс нөгөө нэг юм гойчход бүр айгүй хэцүү бүр ингээд яана гэд өөрийгөө шоолоод өөрөөс ичээд байдаг тийм үү. Гэхдээ яагаад оролдож үзэж болохгүй гэж. Гол нь эцээс та бүхний одоо нэг pronunciation буюу дуудлага бол маш чухал гэдэг байгаа. Яг ийм Америк native speakerтэй ингээд яриад ангууд заримдаа тэр хүмүүс таны юу гэж хэлээд байгааг ойлгодгүй. Би ингээд бас хэд хэд үгийг айгүй буруу дууддаг. Тэгээ тэрнээсээ бас айгүй ичдэг. Заримдаа хаяа тэр нөгөө болсон зүйлээ бодонгууд наваа ингээ юу гэж хэлээд байгаа ингээ манай ажлын менежер намайг мэддэггүй ингээ юу гэд яг юм Америк хүн байхгүй юу. Тэгээд дараа нь бид тэр дуудлагаа засаад яг ярингууд намайг ойлгодог. Тэгэхээр дуудлага гэдэг зүйл бол маш чухал. Зарим англи хэл сурсан хүмүүс дуудлага нь ямар байх нь хамаагүй миний хичээл сурсан хамаатай гэлдэгдэг. Мэдээж хамаатай. Гэтэ бас хажуугаар нь дуудлага гэдэг зүйлээс хамаатай байх айгүй тийм чухал зүйлүүдийн чухал зүйлүүдийн нэг байхгүй юу? За 6 дахь нь болохоор мэдээж өөрөө интернетээр research хийж интернетээр TOEFL юм уу IELTS-ийн sample тестүүдийг өгөх гэж байгаа. За би бас өгж үзсэн. Ер нь өгж үзэхэд илүүдэхгүй юм байлээ. Заавал TOEFL-ийн шалгалтын өмнө өгөөд халбахгүй. Өгөөд нэг иймэрхүү юм байд юм байна. TOEFL дээр ийм юм ингэж хийд юм байна гэдэг тиймэрхүү одоо өөрийгөө practice бэлдэж байна гэсэн үг шүү дээ. Дадлагжуулж байна гэсэн үг. Иймэрхүү дадлагыг ер нь байнга л хийж явах хэрэгтэй. Түрүүний хэлсэнчлэн ямар их complicated тийм хэцүү ном уншиж тэр чинээгээрээ таны ингээд толгой чинь ингээд сайн задраад англи хэл сурах мэдлэг чинь улам өргөжнө гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ TOEFL-ийн тестийг ерөнхийдөө заавал анхан шатны хүмүүс битгий хий гэж байгаа юм биш. Ерөнхийдөө дунд шатны хүмүүс ч тэр ойлгохгүй байсан ч нэг ойлгох гээд хийгээд үзэлтэй яагаад болохгүй ч тийм үстэй. Гол нь энэ дундаас заавал нэг юм уу 2 3 үг сурна гэдэгт бол би итгэлтэй. За хамгийн сүүлийнх нь болохоор хизээч битгий зогс гэж байгаа. За энэ дээр болохоор ер нь бол бити never give up буюу бити бууж гэж байгаа. Хүмүүс бол за эхний сар сургалтандаа суучлаа 2 3 дахь сараас би ажилдаа болоо би завгүй болоо ийм болоо гэд баха excuse хэлээ шалтгаан хэлээд гараад өчтдөг тий. Англи хэлнийхээ сургалтыг дүүргэсэн ч гэсэн байнгын өөртөө тэр нөө англи хэлнийхээ үгсүүдийг болоо өөрийнхөө тэр англи хэлний мэдлэгийг ашиглаж явах хэрэгтэй. Ашиглахгүй бол тэгээд ерөнхийдөө мартагдана гэсэн. Би одоо ахлах сургуультай хичнээн мянга турк хэлийг маш сайн сурсан байлаа гэд би одоо ашиглахгүй байгаа учраас би мартчихсан. Хэд хэдэн зүйлээ би санаж байгаа гэхдээ би мартчихсан. Би бол англи хэлээс илүү сайн турк хэлээ сурж исэн гэхдээ би ашиглахгүй сүүлийн 6 жил ашиглаагүй учраас би мартчихсан. Тийм болохоор ямар нэгэн зүйл сурлаа заавал тэрийгэ байнгын ашиглаж явах хэрэгтэй. Байнгын биш юмаа гэхэд 7 хоногийн нэг 2 өдөр ч юм уу. Зүгээр яг тэр яг сурсан зүйл дээрээ тулгуурлаад нэг зүйл хийх ч юм уу те.
Тэгэхээр 24 цагийн нэг өдөрт одоо 24 цаг гэдэг 24 цагийн 30 минутыг өөрийнхөө сурж байгаа зүйлдээ зориулж чадахгүй бол бас дараагийн удаа өшин дэвчгэд бас айгүй хэцүү юм те. Өсөн дэвжин гэж яриад идэг. Тэгээд 24 цагийн 30 минутыг өөртөө зарцуулж чадахгүй бол тэр зүйл бас маш хэцүү. Тэгэхээр бас энэ дээр дүгнэлт хийгээд үздээгээрээ. Тэгээд дээрэс нь ганц хоёр хүмүүсийн буруу ойлголттой явдаг зүйлийг хэлж өгье. Нэгтгэн болохоор Америкт 5-6 жил одоо яг байгаа газарт нь тэгээ эхлэн байгаа газарт 5-6 жил байлаа гэд миний англи хэл бол устцаас болчдгоо. Хүмүүс ганц 2 жил одоо ингээл Америкт судлаа англиа тэглээ гадуур дотор инглээ гэл ярангууд миний англи хэл бол төгс биш. Би стил одоо энэ англи хэлийг сурсаар л байгаа. Би одоо 100% бол хүрсэн гэж бол хизээч хэлэхгүй. Адаглаад би бол чадах хэмжээгээр маш сайн явж байгаа гэдэгт өөртөө бол итгэлтэй байна. Гэхдээ хүмүүс болохоор 1-2 жил гадаадад сураад англи хэл устцаас олчихно гэж ярьдаг. Үгүй, тийм зүйл бол байхгүй. Англи хэл гэдэг зүйл ер нь ямарваа нэгэн зүйлийг сурахад тэр хүний хүчин чармаалтаас маш их шалтгаалдаг. Мөн цаг хугацаа маш их авдаг. Тэгэхээр нөгөө consistent буюу үүн дээрээ та хэр их одоо тууштай хандна тэр чинээгээрээ л юмаа сурж өсөн дэвжиж явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр заавал одоо англи хэлийг сурахын тулд гадаадад ирж сурна гэсэн зүйлийг битээ тэгж буруугаар ойлгоорой. За Монголдоо ч гэсэн та бүхэн маш сайн одоо төвшөнтэй сурж болдог шүү. За тэгээд мэдээж энэ ярьсан бүх зүйлийг та бүхэндээ постоор бас оруулаад өгье. Даа ялангуяа тэр нэг 3 нөхцөл байсан шүү дээ. Маш чухал 3-4. Тэр 3-4-тэй байхад бол хаач юу ч ярьж чадна. Өөрийгөө бүр хангалттай илэрхийлж чадна. Тэгэхээр энэ 3-4-ийг бас маш сайн тогтоогоод аваарай гэж хэлмээр байна. За тэгээд GG Special-ийн хамгийн сүүлийн өдрийн хичээл үүгээр дуусч байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Өөр мэдгүй асуух зүйл байх юм бол та бүхэн комент хэсэг дээр бичцгээгээрэй. Тэгээд цаашдын амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Манайхаа урагшаа. Bye bye.